Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, лав гарагийн хичээл гэж бодоорой. Лав гарагийн хичээлээ үргэлжлүүлэн сонсож ийн гэж ойлгоод их ойлгомжтой болох байхаа. За, өнгөрсөн хугацаанд лав гарагийн хичээл гээд 17-8 хичээл орсон баг шиг үлээ. Тэгэхдээ подкаст хэлбэрээр орж исэн. Өнөөдрийн хичээл бол яг видео хэлбэрээр орчих. Ямар нэгэн үн төлбөргүй сэтгэлийн мухлаг өрөвт байрших юм хичээл юм шүү. Позитив сэтгэл судлалын тухай өнөөдөр ярилцсан жаахан ойлголтуудыг өгнө. Гэхдээ хит онлайн байж бас магадгүй болох байгаа учраас арай өөр байдлаар тайлбарлаж өгөх гэж оролдъё л доо. Сүүлийн үед позитив амьдрцгаая, өөдрөг амьдрая, эерэг амьдрцгаая гэд маш их ярьдаг болсон тийм үү? Ялангуяа 2010-аад оноос хойш яг иймэрхүү урайтай ном маш их бестселлер болж байгаа. Та бүхэн анзаарсан л баг. Ер нь хувь хүний хөгжлийн ном гэх үү те. Яагаад энэ үеэс эхлээд ийм бүүн болоод байгаа? Одоо ч гэсэн номын худалдаан дээрээс энэ талын номнууд буухгүй байгаагийн шалтгаан бол энэ позитив сэтгэл судлал гэдэг шинжлэх ухаан маань өөрөө хүчтэй хөгжиж байгаа учраас энэ юм л да. За, тэгэхээр өнөөдрийн хичээлийн нэрийг аж аргалтай амьдрахад ер нь юу саад болж байгаа ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар нэрлээд явчих гэж бодлоо. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол 1800-аад оны сүүл 2 дугаар хагасаас эхлээд үүсгээд бий болоод хөгжөөд өндөр явж байна л да. Тэгэхээр 2 дугаар дайнаас өмнөх үед бол түлхүү сэтгцийн эмгэг судалдаг байсан. Сэтгцийн эмгэг. Хөнгөнөөс хүнд хүртэл бид нар янз бүрийн сэтгцийн эмгэгүүдийг бол сонсч ийсэн тийм. За, энэ эмгэгүүдийг бол түлхүү судалж агаад тэгэхээр 2 дугаар дайны дараа үүнээсээ гадна хувь хүний хөгжил, сэтгэл санааны байдал, мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодол, төсөөлөл эдгээр зүйлсүүдийг их судалдаг болсон. За, одоо дахиад 3 дугаар үедээ шилжсэн байна л да. Хөгжлийнхэн 3 дахь шатанд орж ийн гэж ойлгох хэрэгтэй. Дээр хэлдэг зүйлсээс гадна нэмээд хэрхэн урт удаан хугацаанд өөдрөг аж аргалтай амьдрах вэ гэдгийг судалдаг болж байгаа. Бүр академик түвшинд гэж ойлгох хэрэгтэй л дээ. Академик түвшинд гэдэг маань шинжлэх ухааны нотлохоотой, шинжлэх ухааны аргаар ихтэй сургуулиудад судалж мэргэжилтэн бэлтгэдэг болсон гэсэн үг. Өнөөдөр манай Монгол улсад бол яг цэвэр энэ талын мэргэжилтэн бол том цөөн байгаа. Зөвхөн сэтгэл судлаач, сэтгэл зүйчид бол энэ талаар бол дахиж нэмж судлаад мэргэжсэн байдлаар мэргэжлээ тэлж ийн л дээ. Би ч гэсэн адилхан яг тиймэрхүү байгаа. Ер нь бол 1989 онд Хойд Америкт бол хамгийн анхны позитив сэтгэл судлалын анги ихтэй сургуулиуд нэгдэж эхэлсэн. Тэгээд 2003 он хүртэл эсэгчдийн том маш бага байсан. Хүмүүсийн сонирхдаггүй хамгийн бага эсэгчтэй ийм ангиуд байлаа л. Өнөөдөр бол яг Харвард их сургуульч гэдэг юм уу, ер нь Америкийн томоохон их сургуулиудын позитив сэтгэл судлалын ангид эсэж орох бол бололцоо маш бага, маш их өрсөлдөгчтэй хүмүүсийг сонирхдаг болсон. Энэ талын бол мэргэжилтэн болох гэж хүмүүс маш их хичээдэг, амьдралаа зориулдаг болж л дээ. Тийм учраас 2010 оноос бол энэ талын мэргэжилтэнгүүд гарч ирээд янз бүрийн энэ судалгааны ажлууд ном тохиомж бэлдээд өнөөдөр бидний амьдрал тодорхой хувь нэмрээ оруулж байна гэж бодох хэрэгтэй. Жаахан нуршиж магадгүй. Гэхдээ эдгээр зүйлсийг сургалтын өмнө өрөнд бол мэдээд ойлгоод авчих юм бол хэрэгтэй шүү дээ.
За тэгэхээр сэтгэл судлал гэдэг маань өөрөө ийм олон жилийн тэгээд ийм олон салбартай байдаг бахан тийм ээ. Дотроо бид нар чинь мэдэн шүү дээ. Ялгуур сэтгэл судлал, бодгоо сэтгэл судлал гэдэг юм уу. За тэгээд цааш намжих юм бол хүүхдийн сэтгэл судлал, ахмадын сэтгэл судлал гэдэг юм ингээл англи хэл болгох судлах туунууд даваагаад явдаг л та. Үүнээс гадна позитив сэтгэл судлал гэдэг ийм болоо судлах тун гарч ирсэн. Сэтгэл судлал том байр суурийг эзэлж байна гэдэг ойлгоод авчих. Мэдээж академик төвшний боловсрол олохгүй учраас. Тэгэхээр сэтгэл гэдэг бол ямар нэгэн физик биетгүй учраас тусдан заавал одоо сэтгэл судлал энтрийг шинжлэх ухаанаар судлах гадах шаардлагагүй. Энийг бол нейросайенсийн төвшин ч юм уу, тархины судлал, тархи судлалын шинжлэх ухаанаар судалж чадвал болох юм аа. Бид нар бол сэтгэл хөдлөж гин, уйлж гин, гомдож гин, баярлж гин, ажралтай байна. Ууртай байна. Энэ бүгдийг зөвхөн тархины үйл ажиллагаатай холбоод ойлгоцод болно гэд одоо юм нейросайенсийн бол ойлголтууд гарч ирээд байгаа л да. Шууд бол ингэж авч болохгүй. Гүнзгий судлах байгаа хүмүүс бол аль талаас нь бол аль болох олон шинжлэх ухааны талаас нь бол эдгээр зүйлсийг судлуул зүгээр л зүгээр. Гэхдээ би өнөөдөр бол яг цэвэр сэтгэл судлал талаасаа тайлбарлах гэж оролдъё л дээ. 2500 жилийн өмнө ч вэ 3500 жилийн өмнө ч вэ хэдтэй ч юм хүмүүс хэрхэн аж аргалтай амьдрах вэ гэж яриад бичээл байсан баг. Судлаад байсан баг. Олон шашин болвол яг энэ суур хөрсөн дээр бол гарч ирсэн шүү дээ. Хүмүүсийг хэрхэн удаан аж аргалтай амьдруулах вэ? Олон шашны номлол бол энэ тухай л номлодог. Цаашдаа тийм л байх байх. Тэгэхээр өнөөдрийн миний лекц та бүхэнд яриад байдаг зарим нэг бол түгээмэл ойлголтуудаас та бүхний мэддэг ойлголтуудаас арай өөр төрлийн мэдээллүүдийг өгөх гэж зорино. Жишээлбэл юу гэдэг юм те тархины бүтцийг харуулсан одоо ийм схем ч юм уу зураг та бүхэнд харуулад тархины үйл ажиллагаа ингэж ажилладаг. Энд нь хиппокампус байдаг. Энд нь одоо бор гадаргуу байдаг, их тархи байдаг, бага тархи байдаг ч гэдэг юм уу. Эндээс ийм сигнал ирдэг. Тэгээд биднэрт аж аргалын бол дөрвөн даавар байдаг тийм ээ. Дофамин ч юм уу, серотонин, эндорфин, юу ч гэдгийг эднэр ингээд байдаг. Ийм үйл явдал болохоор нойр сайтай болохоор сайхан амархаар, сайхан аялахаар, сайхан зүйл судалж авахаар, сайхан хүнтэй уулзахаар тэндээс бол янз бүрийн даавар ялгараад бид нэр аж аргалтай тухайн өдрөө байдгаа ч гэх юм уу. Ингээд заагаад ярьдаг хүмүүс маш олон мэдээлэлүүд байгаа учраас өнөөдөр энэ талыг бол түр орхиод нөгөө талаас нь жинхэнэ бол сэтгэл судлал бүгдийг ярих юм бол философи сэтгэл судлалын гүн ухаан талаас нэг хоёр тайлбар хийж өгье гэж бодож байна. За яавал одоо тэгэхээр ер нь тэгээд жаргалтай байх нь тэгээд яг юу гэсэн үг юм, ямар төлөв байдлыг хэлээд байгаа. Яавал хэрхэн удаан жаргалтай байх юм гэдэг асуултанд л хариулах гэдэг байгаа шүү дээ. За яг уу энэ хичээлийг сонсоод дараа нь та хаашаа ч явж болно л доо тийм. Юу ч хийж болно. Би ч бас энийг заачаад хичээлээ заачаад хаашаа ч явж болно шүү дээ. Юу ч хийж болно. Камераасаа суухаас өмнө би юу ч хийж исэн ч болж болно бас. Тэгтээ одоо нэг сайхан кофе уугаад. Энэ бол жаргал. Бодит цагт бодит оршуугаа мэдрэх нь өөрөө жаргал гэсэн үг л дээ. Тэгэхээр бодит оршуу гэдэг нэг зүйл байгаад бол үүний нөгөө талд сүүдрийн оршуу ч гэх юм уу, бодит ертөнц гэж байдаг бол сүүдрийн ертөнц гэж бидэнд байдаг. Маш сайн та бүхэн анхаараарай. Өнөөдөр бид нэр сүүдрийн ертөнц, сүүлчийн хүн тэ одоо
нийгмийн бол одоо энэ боолын ёс суртахуун хуурамч одоо үнэлэмж хэмжүүрүүдийн тухай жаахан ярина гэж ойлгох хэрэгтэй. За эхлээд хэдүүлээ аж аргалтай байхын тулд тэгвэл яг бодит цагтаа бодит ертөнцид амьдрахыг хэлж байгаа юм байна гэдэг. Ерөнхий зүгээр маш ерөнхий хүн болгоно ярьдаг юм мэдээллийг авчлаа. Ойлголтыг авчлаа. Одоо ингээд задлаа цаашаа. Бид нэр амьдралын утга учир гэж ярьж байна л да тийм. Амьдралын утга учраа олчих юм бол аж аргалтай амьдрах гэж байна. Их мөнгөтэй болоод, сайхан хантай болоод, олон хүүхэдтэй болоод, сайн ажил мэргэжил эзэмшээд, гадаа дотоод аялаад юу ч гэдгийг тэр зүйлстэй болоод аж аргалтай амьдрах чинь л да. Эдгээр зүйлсийг амьдралдаа олж авсан хүмүүс маш олон байдаг л бүгдийг. Тааж бас тодорхой хэмжээгээр эднээс олоод аваад явж байгаа. Тэгээд яг өхөн хүртэл аж аргалтай байна уу? Тэгэхээр бас аж аргалаа хайгаад байдаг байхгүй. Бас нэг юм дутаал байдаг тийм. Нэг юм дутаал байдаг. Амьдралын утга учираа мэдрээл тэгэл үн цэнээ бүтээгээл түүнийг олчлоо тэгэл аж аргалтай болчлоо гэж буруу ойлгоод байгаа учраас хүн энэ хорвоод мэдлэгтэй нэг тийм амар айхтар утга учир энэ төр бодож мэдлдэг юм шүү дээ. Төрөөл шууд зоригтой болол тэмүүлэлтэй болол энэ төр амьдрдаггүй юм шүү дээ. Төрөлхийн бид нэр тийм зориг тэмүүлэл янз бүрийн утга учир өгөхгүй юм. Бид нэр хорвоод яагаад ирсэн гэхээр үүлийн үрээр мэдээж ирсэн. Ээж аав хоёр бэлгийн харилцаанд ороод үр тогтоод гарсан. Түүнээс биш болвол ерөөсөө ямар нэгэн утга учир хайх гэж утга учир олох гэж болъё. Анх бол хорвоод ирээгүй л дээ. Ирээгүй. За тэгээд мэдээж хорвоод ирсэн юм чинь тэгэл бас зүгээр байгаад байж болдог болох л нийгмийн амьдралд орох учраас. Гэхдээ ямар нэгэн зориг энэ төр бол бид нэр ерөөсөө анханасаа тээгээгүй гэдгийг энд би хэлэх гэж энэ жишээ авч байгаа. Би нэг юу гэдгийг түүнтэйгээ болвол нэг 20-од наснда уучраад тэр маань тэгээ хідэн хүүхэдтэй болоод том байштай болоод айтайхан өнөр өтөн гэр бүлтэй болоод ажил мэргэжилдээ чадварлаг болж бусад хүндлэгдээл ингэж амьдрах нь өнөөдөр миний утга учир гэдэг дийлэн хүн ярьж байна л дээ. Тэгвэл энэ яг таны утга учир, миний утга учир жинхнээс мөн үү? Эсвэл нийгмийн утга учир уу? Өөрөөр хэлбэл нийгмээс бий болгосон утга учир уу гэдгийг нэг удаа бодох хэрэгтэй л дээ. Ээж аав ч юм уу, кино зохиол ч юм уу, Instagram ч юм уу, юу ч гэдгийг найз нөхөд нийгэм энэ хүмүүсийн бодлоос үүдсэн миний амьдралын утга учир биш байгаад тийм ээ. Эдгээр зүйлсүүдийн одоо эргэн тойрон хүрээлэнд байгаа над руу урсаж байгаа энэ мэдээллээс олж авсан зүйлсээр би амьдралынхаа утга учирыг хийсэн байж болох уу? Сэтгэл судлалд бол Лилинкэн ингэж хийсэн байдаг л гэж үздэг. Амьдралынхаа утга учирыг тодорхойлохдоо. Юу гэж байгаа вэ гэхээр зэрэг гаднаас оноогцсон утга учирыг өөр дээрээ тохиж авах. Дахиад илүү юу гэх юм бэ? Өөрөө хүсээгүй байж ухамсаргүйгээр энэ гадаад амьд ертөнцид байгаа зүйлсүүдийг миний амьдралын утга учир гэж зөвшөөрөх, бас итгэх. Бүр ингэж яриул их боломжтой болно л доо. Бусдын ямар нэгэн ухуулга одоо энэ суртлаар огт байдаггүй саад
Саад гэж ярил л та тий. Огт байдаггүй саадыг өмнөө авч тавьж хагаад тэгээд үүнийг би давж чадахгүй байна. Яасан азгүй юм бэ? Дийлэхгүй юм байна. Ийм юмтай болохгүй юм байна. Гэж сэтгэл санаагаар ундаг. Зөхөрдөг. Энэ байдал маань өөрөө биднийг эргээд ач аргалгүй болгож байна гэж хэлэх гээд байгаа юм л та. Жаахан төвөгтэй байгааз тий. Их энгийнээр тайлбарлаж өгье л да. Бидний энэ амьдралын утга учирыг хайгаад байгаа зүйлс маань өөрөө биднийг ач аргалгүй болгодог л гэж бодох хэрэгтэй. Тэгвэл бид нэр анханасаа ийм утга учиргүй ч юм уу тий зориггүй төрсөн бодвол яагаад юуны төлөө амьдраад гэдэг асуулт гарч ирж байгаа. Зүг тий. Бид нэр сайжрахын төлөө л амьдрдаг. Бид нэр дүнгиж төрөөд зүгээр дээшаараа хэвддэг байлаа шүү дээ. Дараа нь өнхөрдөг боллоо. Суудаг боллоо, мөлхдөг боллоо. Босоо зогсдог боллоо. Юм түшээд явдаг боллоо. Алхдаг, гүйдэг боллоо. Сүүлдээ бүр уралддаг боллоо. Энэ өөрөө бидний байгалийн хүн төрөлхтний инстинкт л дээ. Алхам тутамдаа сайжирч идэг. Тиймээс бид нэг ийм юмтай болчих юм бол дахиад ийм юмтай болчих гэдэг бодол донд явдаг гэсэн үг л дээ. Сайжрах тал. За тэгэл яг уу би бол нөгөө арай өөр өнцгөөс нөгөө байдаггүй талаас таамаг тайлбарлахын тулд ярьж байгаа шүү. Нилийн гүн рүү орж ийн гэж ойлгох хэрэгтэй л дээ. Одоо миний магадгүй үнцэн ч юм утга учир ч юм уу гэд харцсан те эдгээр зүйлс маань нийгмээс танд тулгсан танд тогсон зүйл байх үдэ л гэж хэлж байгаа. Хэдий ч нийгмээс авсан одоо үнэт зүйл байх юм бол төдий ч нэл ач аргалгүй байх болцоотой. За одоо тэгэхээр би сая бодит ертөнц бодит ах уу гэдэг нэг юм яриад байна л дээ. Ямар жишээ авд юм бэлээ дээ. Бодож байгаа нэг ийм жишээ түрүүнээс бодогдоод байгаа юм. Та нэг бүсгүүтэй ч юм уу нэг залуутай өнөөдөр танилцаа дуулцдаг боллоо гэж бодъё л дээ. Үерхэж байна, тэ? Гаргаараа атгаад одоо гудамаар алхаж байна. Яг энэ нөхцөл байдал бол бодит нөхцөл байдал. Гаргаараа атгачлаа. Бодтой. Тийм биз? Нэг харж байна. Таны гарт баригдаж байна, мэдрэгдэж байна, харагдаж байна. Энэ байгаа байдаг бид нар бодит ертөнц гэж хэлэх юм болол. За одоо та юу гэж бодож болох вэ гэхээр зэрэг энэ залуу яг л миний заяаны хань байна да. Жинхэнэ хайр минь байна да. Би ястаа яг энэ бүсгүүтэл насаар амьдрах юм байна да. гэж бодож эхэлнэ. Эдгээр зүйлс маань бодит бус буюу сүүдрийн ертөнц болж гэсэн үг л дээ. Харагдахгүй, баригдахгүй. Зүгээр заяаны хань юм жинхэнэ хайр юм гэж одоо санаанаасаа зохиож бодож байгаа гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар тэр хүн болвол заяаны хань ч юм жинхэнэ хайр байвал сайн л хэрэг. Сайн л хэрэг. Олон тохиолдолд жинхэнэ хайр байдаггүй, заяаны хань байдаггүй байх тохиолдол байгаа тань л та. Бодит ертөнцөөс бид нар ийм сүүдрийн ертөнц рүү бодол санаа нь оюун санааны шилжилтүүдийг хийдэг. Тэрийнхэн доор нь ургуулж аваад хүлээлт үүсгэдэг. Тэгээд хүлээлтэнд хүрэхгүй болохоор зэрэг ач аргал байхгүй. Тийм учраас бодит ертөнцийн ямар нэгэн шалгуур ч юм уу хий бодол, сайхан бодол, муухай бодол ч юм уу янз бүрийн бодлоо төсөөлж эсвэл ургуулan бодох хэрэггүй л гэж байгаа юм л та. Ерөөсөө энэ амьдралд бол сайн зүйлч байдаггүй, муу зүйлч байдаггүй юм шүү дээ. Миний бодол ямар байхаас л амьдрал сайн муу шалтгаалдаг. Саяны хоёр зүйлсэн хийсэн зүйлийг дахиад жаахан ойлгомжтой болгоё.
нийгмийн утга учир гэж боддог зүйлийг миний утга учир гэдээ андараад байвал жаргалгүй болно. Та зүгээр нийгмээс тулгаагүй зүгээр би өөрөө л тэгж бодож ивэл тусдаа ойлголт. Мөн бодит зүйлийг сүүдрийн болгож яг л энэ байна да, тийм байна да гэж хүлээлт үүсгэх нь бас жаргалгүй болох юм бол суур байж болох юм шүү дээ. За одоо дахиад цаашаа явна л та. Гаднаас биднэрт оноодог одоо энэ аж аргалын болвол үнэлэмжийн хэмжүүрүүд байна. Надаас зөвлөгөө авдаг ч юм уу, надтай сургалтанд суудаг миний шавнар бол их сайн мэдэх баг. Нэг эмэгтэй байна гэж хэдүүлээ төсөөлөе л да, тийм. Тэр эмэгтэй маань одоо 20 эдэн наснда хүнтэй суух ёстой. 2-3 хүүхэд гаргах ёстой. Боловсрал өндөр байх ёстой. Сайхан ажил хийгдэг байх ёстой. Тэгэнгүүтээ гуайлаг туранхай байх ёстой. Хөөрхөн царайлаг байх ёстой. Тэгээд мэдээж маш их мөнгөтэй байх ёстой. Сүүлийн юм болвол энэ хэв загвар одоо модноос хоцордоггүй брендлэг байх ёстой ч юм. Нэг ийм зүйлсүүдээр бид нэр нийгэм маань бол аж аргалыг өнөөдөр үнэлж хэмжээд байдаг болцсон л доо. Болцсон. Тэгэхээр энэ бол аж аргалыг бол ингэж үнэлж хэмжих гээд байгаа. Эдгээр зүйлстэй байх юм бол чи аж аргалтай би аж аргалтай байх юмаа гэдэг ийм ойлголтууд гарч ирээд байгаа. Тэгэхээр эдгээрийг би шалгуухан биелүүлэх гэж оролддог. Эдгээрийг шалгуухан биелүүлэх бол гутамшиг гэж итгэдэг. Би өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад амьдарч байна л та. Чи Солонгост амьдарч байгаа юм чинь 3 жилийн дотор 3 өрөө байр авах хэрэгтэй. Эсвэл би Солонгост амьдраад ажиллаад 3 жилийн дараа байр авдаг аж аргалтай бол ингэж хэмждэг. Тийхгүй бол гутамшиг. За тэгэхээр энэ үнэлэмжүүд яаж яах гэхээр зэрэг гаднаас орж ирээд бидний сэтгэхүйд байршдаг гэсэн үг. Угаасаа тийм. Түүнээс бол бид нэр анханасаа яагаад Солонгост 5 жил болчиход байр авах ёстой гэдэг юм үнэлэмжтэй болсон. Хүмүүс тэгж яриа л л. Тэднийг тэгээд тэгжээ, тэдний 3 жилоо тийм юм авчээ. Тэгвэл би тийм байх ёстой гэж итгэдэг. За итгэдэг юм байгаа тийм үү? Тэгтэл саяны бүсгүй маань нэг 40 насыг гараад ирлээ л дээ. Гуайлаг байж чадсангүй. Олон өрөө байраа авч чадсангүй. Ажлын байраа бол ахиулж чадсангүй, өндөр боловсрол эзэмсэж чадсангүй. Одоо юу болох вэ? Цөхрөл, аж аргалгүй байдал. Яагаад? Нөгөө нэг шалгуухан авахыг хүсдэг зүйлсүүдээ авч чадаагүй, биелүүлж чадаагүй юм чи. Биелүүлж чадахгүй гэдэг нь анханасаа ойлгомжтой байсан. Яагаад ойлгомжтой байсан бэ гэхээр миний аж аргалын хэмжүүр тэр биш байсан байхгүй юу? Миний аж аргалыг үнэлэх хэмжүүр маань тэр биш байсныг тэрнийг би мэдэхгүйгээр нийтийн олонхын аж аргалын хэмжүүрийг дагаад тийм юмтай болох гэж оролцсон учраас би болохгүй шүү дээ. Тэгээд тодорхой олон жилийн дараа 10 жилийн дараа ч мөргөд харахлаар зэрэг тэдгээр зүйлсээс ганц нэг юм байдаг ч юм байдаггүй ч юм уу. Одоо цөхрөлт буюу аж аргалгүй байдлыг мэдэрнэ. Тэгэл амьдрал ямар ч утгагүй юм бэ? Би ямар арчаагүй юм бэ? Чадваргүй юм бэ? Би ямар аж аргалгүй юм бэ? Яаж вэ? Өөрийнхөө өмнө саад тавьчаад авч чадахгүй. Дахиад нэг зүйлсүүд байдаг л да. Одоо жишээлх юм бол ямар ч гомдлыг бол уурлахгүйгээр хүлээж авч байгаа ажилтныг хамгийн сайн ажилтан гинэ гэл. Тэ соёлтой тийм ээ бүдүүлэг яриа үг хэрэгэлдэггүй бол одоо ийдэг байхын соёлтой гинэ. Эрэгтэй хүн ийм байх ёстой гинэ. Эмэгтэй хүн ийм байх ёстой. Ер нь хүн гэдэг чинь ийм байх ёстой гэсэн юм яриануд байгаад шүү дээ.
Энэ болгон болохоор зэрэг бас л одоо миний аж аргалын үнэлэмжийг хэмжигэж оролцдог юм яриануд л. Дахиад бидний сэтгэхүйд орж байршдаг гэсэн. Одоо би яах вэ гэхээр зэрэг эрэгтэй хүн юм чи яг тийм байх хэвээр. Эмэгтэй хүн чи яг л тийм байх хэвээр. Ажил дээрээ бол ингээл өрөөсөө ямар ч одоо үйлчлүүлэгчдийн одоо муу хааш машиг төвчл байж ах хэвээр. Сайн ажилтан байх. Амьдрал дээрээ ч гэсэн бол одоо ингээл зарим нэг зүйлсүүд төвчл байж ах хэвээр. Энэ бас л нэг хэмжүүрийг гаднаас бид нар оруулж суулгах ч гэдэг юм л да. Заавал би эрэгтэй хүн ийм байх хэвээр, эмэгтэй хүн тийм байх хэвээр гэсэн зүйл байдаггүй юм шүү дээ. Ойлгож байна уу? Баригдаад байна шүү дээ бид нар. Баригдмал амьдарч байна. Өөрөөр хэлэх юм бол саяны ярьж байгаа зүйлсүүд бүгд агаарын зүйлсүүд. Бидний орчин үеийн хэлээр тийм. Агаарын зүйлсд өөрийгөө дийцүүлэх гэж товруулах гэж одоо бүү юм болж шүү дээ. Жаргалтай байх уу? Жаргалтай байна гэдэг жоохон тайм хэлээ тийм үү? За. Жаахан тиймэрхүү байна уу? За тэгэхээр ойлгогдно уу? Энэ бол ойлгогдно. Би бол яг нөгөө нэг дахиад нөгөө нэг хүмүүс яриад байдаг, нийтлэг яриад байдаг те эерэг амьдрах, өөдрөг баймаа гэдгээс арай өөр уул сураас нь гэж ярьж байгаа юм л да. Энэ хичээлүүд маань ингээд цуврал болоод байх болохоор бүр нэг хэдэн хичээлийн дараа ойлгогд гарцаагаа. За гэтэл амьдралд одоо тэгэл ямар ч зориг мөрөөдлөхгүй тэг амьдрах юм хүн утга учиргүй юм болов. Тэгээд тэр хүмүүс чинь ийм юмтай болоод тэндээсээ бол янз бүрийн таашаал аваад гоёлоо штэ. Их мөнгөтэй болохоор зэрэг хүмүүс ажиргалтай амьдарч штэ. Ядаж тодорхой моментуудад ажирлыг мэдэрч штэ асуулт гарч ирнэ л дээ. Зориг мөрөөдөл гэх юм бол арай тусдад ойлголтууд гарч ирд юм л да. Энэ бол хүмүүсийн өөрийнх нь бол нөгөө байгалийн сайжрах энэ инстинктээс болоод үүсдэг зүйлсүүд. Энийг би дараа тайлбарлаж өгнө. Зүгээр мөнгөтэй ч юм уу орон сууцтай одоо эд баялагтай байх нь бол аж аргалыг тодорхой хэмжээгээр бол нэмэгдүүлдэг ч юм уу тодорхой моментод аж аргалтай байлгаж болох юм. Гэхдээ би та нарт нэг судалгаа хэлж өгье. Аж аргал мөнгө хоёр нэг цэг хүртэл цуг явдаг. Нэг тодорхой цэг хүртэл цуг өсдөг. Өнөөдөр би гараад мөнгөтэй боллоо. Гоё юм авлаа жаргалтай. Маргааш мөнгөтэй боллоо жаргал өсөж байна. Мөнгө өслөө жаргал өслөө, мөнгө өслөө жаргал өслөө. Гэхдээ энэ цэг дээр ирээд зогслоо. Мөнгө өслөө жаргал өсдөг. Мөнгө өслөө агуул жаргал буурна. Эд баялаг эрх мэдлээс адилхан л да. Өөрөөр хэлэх юм бол жаргалтай байх нь бол мөнгнөөс бол эд баялаг эрх мэдлээс тодорхой хугацаанд л хамаарна. Насан туршид бол үгүй байхгүй. Тийм учраас саяны яриад байгаа энэ хэмжүүрүүдийг би яриад байгаа юм л да. Хүмүүст би энэ дахианы фермийн тухай жишээг ярихаар их ойлгож үлээж авдаг юм л да. Нэг дахиа бай гэж бодъё л да. Энэ дахиа маань донгоддгүй байх ёстой. Олон өндгөлдөг байх ёстой. Тарга твэрэг сайн байх ёстой. Тэгэл одоо их томоотой сайхан байх ёстой ч гэдэг. Нэг ийм хідэн хэмжүүр гаргаж ирээд эдгээр зүйлсэд эдгээр шаардлагуудыг хангаж авах юм бол сайн дахиа буюу аж аргалтай дахиа гэд гаргаад ирчихэ л да. Тэгэхээр саяны гаргаж байгаа үнэлэмжүүд бол дахианы өөрийнх нь хүссэн зүйл гэдгээс илүүтэйгээр дахианы фермийн эзний хүсдэг зүйл. Тэр ингээд дуурахгүй те донгодохгүй мөртлөө сайхан өндөглөөл таргалаа. Тэгээ бараг л үхэж өрөхдөггүй л бүр сайн. Гэтэл дахиа хизээ нэг өдөр өөрийгөө ч гэсэн би таргалахгүй байх ёстой, би турахгүй байх ёстой, тарган байх ёстой, ашиг шимэгтэй байх ёстой, өндгөлтэй босоод донгоддгүй байх ёстой гэд итгэж эхэлдэг гэсэн.
Тэгээ тийм байхын төлөө хичээдэг. Дахиад юм чин донгодмоор л шүү дээ. Уу тархалаал турмаар л шүү дээ. Хаяа бас өндөглмөр үл байж шүү дээ. Тэгтээ тэр хүсэл өөрийнх нь бол төрлөх одоо хүсэж байгаа ажралтай байх одоо тэр ахуй нөхцөлийг хаяад итгэж ийн гэсэн үг тийм тархан байх гэж, гоё байх гэж, ашиг шимтэй байх гэж. Тэгээ орлогуудыг мэдээж хизээ нэгэн цаг цөхрөн мэдээч донгодмор л байгаа шүү дээ. Хүн бол яг ийм гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр та өөрийгөө дахиа гэж харах юм бол дахианы фермийн эзэн буюу энэ нийгмийн бусад одоо оролцогчд таны хөөрхөн байх хэвээр, гоё байх хэвээр, кул байх хэвээр, юм чаддаг байх хэвээр, залуухан байх хэвээр гэдгийг үнэлэмжийг гаргаад тавихаар нэрээ би тийм байх хэвээр гэж итгээд тийм болгож хичээх өөрөө хизээ нэгэн цагт бидний ач харгал болгодог л байна. За нэлээд бас удаан болж байгаа шиг байна. Одоо нэг завсарлаад дахиад бид нэр өргөжлүүлээд нэг 2-3 зүйлийн тухай ярина. Жохон урт ер нь хэдэн 10 одоо сараар явдаг юм хичээлүүд. Гэхдээ өөдөхгүй байгаах гэж найдаа. 5 минут дараа иргэд болцсон. Баярлалаа. Өргөжлүүлэх үү? Сая нэг аяг усуугаад жоохон амарлаа. Яг тэ бид нэр тэгээд янз бүрийн мэдээлэл авч ирж тэ янз бүрийн өнцгөөс тайлбарлал их айтаахан болдог учраас миний хардаг ч юм уу тайлбарладаг, миний уншсан, мэдсэн, сурсан сэтгэл судлал бол яг энэ талаас гэж ярьдаг л да. Зөвхөн яг хуу ийм байх хэрэгтэй, тийм байгуул аж аргалтай байна гэдэг сэтгэл зүйн зөвлөгөөнүүд бол тусдаа. Тэр бол арай өөр. Гэхдээ суур үндсийг ингэж ойлгуулж өгөхгүйгээр шуудхал одоо гоё юм бодорой, тэ өөдрөг байгаарай. Гоё юм бодохгүй шүү дээ. Өөдрөг байхгүй шүү дээ. Тийм учраас бага сага ойлголтуудыг бас өмнө авчихвал зүгээр байдаг гэж боддгийн. Тэгээд иймэрхүү талаас нь ярьж байгаа зүйлээ аваарай. За сая бид нэр бодит ертөнц болон сүүдрийн ертөнцийн тухай, нийгмийн болвол бусад хэмжүүрүүдийн тухай энтергээ ярьлаа л дээ. Одоо би та бүхэнд бас нэг биднийг аж аргалгүй болгодог нэг зүйл байна л. Сүүлчийн хүн гэж нэг ойлголт байдаг. Сэтгэл судлалч байна, философч байдаг. Амьдралынхаа ихэнх цагийг бол зөвхөн нөхцөөдөг хүмүүс байдаг л. За нэг ажилдаа явдаг юм уу, яадаг юм те. Тэгсгээл зүгээр л байж идэг. Нөхцөөгөө бол сайжрах бол үйлдэлүүдийг хийдэг. Хүн бол төрөлхийн бол зорилго мөрөөдөлгүй ч юм уу төрлөөч гэсэн бол нийгмийн хөгжлийн явцад бол тодорхой зорилгоодыг өөрийнхөө сайжирдаг инстинктээс болоод өөрөө өөртөө бий болгодог гэсэн үг. Тэгвэл бол ийм зүйлсүүдийг бол амьдралдаа яг хуу тодорхой зорилго дээр тавьсан байдаг хэл та байдаг ч гэсэн олон цагийг нөхцөөдөг, ялангуяа ажил дээрээ нөхцөөдөг. Ажлаас өөр зүйлийг хийгээ болчихсон. Тэгэл дийлэнх яриач гэсэн ажлын байртай холбоотой өнөөдөр болсон үйл явдлууд дийлэнх одоо дурсамж манаас ажил дээр тэгж хийсэн. Дийлэн харилцдаг одоо ярьдаг хүмүүс маань ажлын байрны хүмүүсийн сэтгэл санаач гэдэг юм. Ийм хүмүүсийг сүүлчийн хүн гэж нэрлэдэг л дээ. Бидний бас төрлөх инстинктээс өөр болчихж байна гэсэн үг. Хүн болвол бас яагаад ер нь бол ажлын цагийг бол нэг 7-8 цагч байдаг юм уу, ажлын өдрүүд нэг хэд байдаг гэдэг ийм хязгаартай байгаад байгаа. Тэгэхээр зэрэг хүн хөтлөө бас ажиллах гэж энэ хороод мэдлэггүй гэсэн үг.
Тэгэхээр сүүлчийн хүн болоод эхлэхээр тэр хүн ажралгүй болдог гэсэн. Мөнгө хэрэгтэй, мөнгөний төлөө илүү цагаар ажиллаж байна. Дарга шахаад байна. Ингэхгүй бол дарга уурлаад байна. Энэ хийж өгөхгүй болохгүй байна. Ойлгож байна л та тийм. Ийм үед хүн болгонд л байдаг. Тэгтээ хэтэрхий бас урт хугацаагаар ингэж махарч ажилдаг. Ямар нэгэн ажралын мэдрэмжүүдийг авдаггүй. Хүмүүсийн тоо жилээс жилд өдрөөс өдөрт нэмэгдээд байна л да. Ийм байх үл гэж байгаа. Ийм болцсон л байгаа л да та. Сүүлчийн хүн битгий болороо л гэж хэлэх чинь. За сүүлчийн хүн гэж гэхээсээ гадна биднэрт бас энэ хяслантай бодит байдал гэж байдаг. Хяслантай бодит байдал. Би сүүлчийн хүн болмооргүй шүү дээ. Цөөхөн цаг ажилламаар шүү дээ. Тэгсэн чинь олон цаг шахаад шүү дээ. Энэ бол хяслантай бодит байдал. Хин тэгээд цөөхөн цаг ажиллахыг олон цаг гэж хүсэж байгаа юм. Аргагүй хүн тийж шүү дээ. За энэ хяслантай бодит байдлыг бид нэр ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрдөг л дээ. Хүлээн зөвшөөрдөггүй. Би нэг жишээ хэлүүл ойлгох хэрэгтэй. Одоо сүүлийн үед ингээл янз бүрийн олон цагаар ажиллаж байгаа хүмүүс нэгэнтээ ярьж байна л да. Би өнөөдөр бол нэг энэ сар 100 цаг илүү ажиллажээ. Яг өстой унаад өгтгийн даваан дээр нэг юм гараад ирлээ штэ. Хаа. Зүгээр боддоор хараад үзэл да. Энэ тийм инээдтэй зүйл уг нь биш байхгүй юу? Ердийнээр харах юм бол хэцүү зүйл штэ. Хайр дурлал дээр ч бас адилхан л та. Би нэг өстой нэг тийм бүсгүүтэй танилцаал өстой ойртод дотносоо нэг 2-3 сар үерхээл одоо нэг жил мэл дээр одоо суух дээр толсон чи хай ихсэн шүү дээ. Хаа. Энэ тийм уг нь бол инээдтэй маазарсан ч юм хошин үйл явдал биш дээ. Гэхдээ бид нэр ингэж ярьдаг. Яг зүгээр хөнгөн яриа ч юм уу стрессэд тайлал гэж л байгаа хэл та. Гэтэл үүний цаана бол хэцүү зүйлсийг хэцүү гэж ярьж болохгүй. Туулж байгаа муухай зүйлсээ амар гэж бодож байгаа зүйлсүүдэд харуулж болохгүй. Магадгүй сонирхолгүй зүйлс ярьж болохгүй. Хүмүүсийг инээлэхгүй байж болохгүй гэдэг дахиад нөгөө нэг баригдмал байдал. Сонирхолтой зүйл ярьж явах хэвээр. Инээлгэж явах хэвээр. Мууга харуулахгүй байх хэвээр. Сүүлчийн хүн байдаг. Дээр нь баригдмал байдаг. Сүдрийн ертөнцид амьдраад байдаг. Дахиад болчиход байдаг. Ажралтай байхад жоохон хэцүү байгааз. Тий. Тэгэхээр бид нэр хясантай байдлыг хүлээн зөвшөөрөд өгдөг зүгээр л дээ. Хэцүү байгаа зүйлсүүдийг мэдрэмжүүдийг сэтгэл хөдлөлтүүдийг ийм тийм байна л гэдэг. Ямар нэгэн зүйлсүүдийг ийм баригдмал хийв шинжилд орохгүй байвал зүгээр байгаа юм л. Өнөөдөр эмч заавал ягаад цагаан өнгийн халаад өмсөх ёстой юм бэ? Ашгүй нэг ногоон могоон тэ ягаа магаан болчихлох шиг л. Ягаад хуримд заавал даашин хослол өмсөх ёстой гэдэг юм бол. Зочдон ч гэсэн тийм ээ. За ягаад цагаан сараар заавал үндэсний хувцас өмсөх ёстой гэдэг юм бол. Үндэсний хувцас өмсөхгүй байхаар зэрэг үйл өмжлөлаа өгүүлсэж байгаа хэрэг юм болов? Бас тийм биш шүү дээ. Тэгэхээр бид нэр иймэрхүү баригдмал хэв шинжүүдээс
өөрөө мултарч явах хэрэгтэй. Ажралтай байх юм. Бас хүмүүсийг ийм тийм баригдмал байдлаас гараад явсан хүмүүсийг хараад инээ шоолдоггүй байх хэрэгтэй. Тэр нөхөр одоо тийм хувц өмсцэн явж байна. Тэ бэлтгэлийн өмдөн дотор батинг өмсцэн явж байна. Яах вэ? Юу нь болохгүй. Жаргалтай л байл та. Би нэг түрүүчийн 7 хоногт бас нэг шавтайгаа яг энэ тухай ярилцчихлаа л. Тэгээ би энэ жишээ хэлж гисэн. Нэг залууг бодвол нийтээрээ хараад сандаалн дотор оймс өмсцэн явж гин хаа гэж шалж байгаа юм л. Яагаад болохгүй? Яагаад ингэж хив цагуурт орох гэдэг юм? Жаргалтай л байл та, тий? Гэтэл нөгөө залуу нь бол хөлийн нэг хуруугүй хүн байсан л та. Хөлийнхөө хурууг бүгдийг гаргаад явал бас яах байсан бол тийм үү? Тэгэхээр зөвхөн нэг өнцгөөс ч юм уу ингээд хараад юмсыг ингэж өгнөл дүгнээд яг тийм байх гэж оролдох нь өөрөө биднийг их баригдмал буюу ач жаргалгүй ямар ч тав тухгүй амьдралтай. За одоо тэгвэл яг одоо тийм ч гэсэн бид нэг жоохон хүчилж байгаа л өөдрөг болж байгаа бол тэ энэ нөгөө нэг сайжирмаараад өмнөө тавьсан энэ ганц хоёр зүйлсүүдтэйг нэг хийж үзмээр байдаг. Одоохон өрөөс хийгд үзье гэл. Янз бүрийн зүйлээс бид нар мотивац авна л тэ. Хүмүүсийн ярьж байгаа зүйл, хийж байгаа зүйл бичлэг надад өгч байгаа урам. Энэ бүгдээс бид нар чинь болоо сэтгэл хөдлөн шүү дээ. Тэгэл хийж чадахгүй ч гэдэг юм уу нэг зүйлээ хийх гэж одоо бид нар тэмүүллээ л дээ. Изопийн нэг гашуун усан үзэн гээд үлгэр байт юм л дээ. Сэтгэл судлалын оюутнууд бол их л одоо энэ тухай энэ үлгэрийг ярьд юм л да. Сүлээд одоо ярьж байгаагүй. Нэг үнэг явж байгаад нэг модноос нэг усан үзэм өндөр модноос нэг усан үзэм түүж идмээр санагддаг юм л дээ. Нэг мод ургацсан байж гэж бодъё. Тэр модон дээр нэг усан үзэм бай гэж бодъё л дээ. Тэгэхээр нөгөө манай үнэг маань усан үзэм идэх бодит хүсэлтэй байгаа. За усан үзэм рүүгээ харайлаа. Хараагаа тариад хүрдэггүй. 1 2 харайлаа. 3 харайлаа. За. Бодит хүсэл маань усан үзэм өмхөж явах байсан. Бодит үр дүн гарсан. Хараагаад хүрэхгүй. Одоо тэгэхээр хийсвэр үнлэмж гарч байна. Хийсвэр бодол ч гэдэг юм уу. Өөрийгөө аврах арга ч гэдэг юм уу. Түүнээс холдох одоо нэг зүйлийг хүн зохионо гэсэн. Одоо нөгөө үнэг маань гэсэн үг л дээ. Үсрээд хүрэхгүй энэ усан үзэм гашуунд байж таараа. Одоо хийсвэрлэн гашуу. Тэгээд бүр хийсвэрлж ихэлсэн бол одоо хийсвэр үнэлгээ өгч байна. Усан үзэм идэх өрөөс муу. Ингээд цаашаа яв. Яг хөтэ би бол ингээл тэ ажиргалтай байхын тулд гоё өөдрөг байгаал эдгээр зүйлсүүдийг өмнөө байгаа зүйлийг хүртэх гээл нэг юм гараад ирэхээр хичээлээ штэ. 1 удаа хичээг 2 удаа хичээлээ. Тэгээд бодит үр дүн маань жоохон сэтгэл төрөхгүй байгаа. Тэгэхээр зэрэг хийсвэрлээд тгээгүй нь болж тэгсэн бол яг тэх байсан. Тийм л юм байж таараа гэж итгээд цаашаа явдаг гэсэн. Энэ байдлууд бид нарыг итгэхгүй бас өөдрөг ус болгодог. Уг нь бол хүрхгүй байгаа бол дахин харах хэрэгтэй байна. Яагаад миний бодит хүсэл тэрийг өмгөж идмээр шүү дээ. Амталмаар шүү дээ. Бодит хүслээд бид нэр ингэж 1 2 одоо бодит үр дүн харсны дараа шантарч
өөр хийсвэр зүйлсүүдийг санаандаа буулгаад сэтгэлээ зүгээр өөрөө өөрийгөө тайтгаруулад буюу үнийг бол өөрийгөө хуурхал гэнэ л дээ, тайтгаруулах гэсэн. Яваад өгдөг. Тэгэд яах юм, маргааш нь иймэрхүү үйлдэлүүд нөгөө төрөж зөндөл тохиол. Тэгсэн мөртлөө өөдрөг байх гэдэг. Өөдрөг байх гэдэг. Саяны тохиолдолд бид нар хүрхгүй байж болно л дээ. Зориод байгаа зүйл авахгүй ч болно. Тэгхийн бол хийсвэрлэх хэрэггүй. Боддоор чадсангүй дээ. Арай л миний хүч хүрсэнгүй дээ. Гэт хүлээж авах хэрэгтэй байхгүй. Ингүүл илүү жаргалтай байдаг. Өөрийгөө хуурснаас илүү. Хийсвэрлэх тохиолдол биднэрт байдаг л да. Гэхдээ жаргалтай байхын тулд ийм бодиттой байвал их зүгээр хэлж байгаа. Бодитоор. За энэ мэд зүйлсүүдийг яриад байх юм бол ингээд яриад байхаар л байна л дээ. За саяны хэлсэн зүйлсүүдийг ерөнхийд нь ингээд ойлгочих юм бол ад жаргалыг хаа нэгтээс ч юм хаагаал болдоггүй л ахна л дээ, тийм ээ. За ад жаргал надад бол байдаг байх нь л дээ, тийм үү? Хүнд байдаг байх нь. Мөн хамгийн чухал point нь юу гэхээр зэрэг ад жаргалд хүн суралцдаг. Насан туршдаа суралцдаг. Нэгэнтээ ад жаргалтай байгаа сурцсан хүн бол ямар ч нөхцөлд ад жаргалтай амьдарч чадна. Ад жаргал гэдэг маань сэтгэлийн амар амгалан. Ад жаргал гэдэг маань өөрөөрөө байж чаддаг тав тухтай бүс. Ад жаргал гэдэг маань баригдмал нэг хэвэнд байх нь хэрэг биш. Ингэж харуул их зүгээр. Нэгэнтэй л бол одоо сэтгэл зүйн болоо сэтгэл судлалын лекц учраас би нэг зөв сүүлийн үеийн бол нэг ганц нэг яг практикт байгаад байгаа судлаачтай нэг ганц нэг судалгаанд гэж үйл. Энэ сэтгэл судлаачид ер нь энэ мэдрэмжүүдийг ч гэдэм үү сэтгэл хөдлөлүүдийг зан авируудыг ямар нэгэн байдлаар хэмжих гэж л оролддог гэсэн үг л дээ. Жишээ нь харамч хүн бай гэж бодъё л дээ. Хэр харамч. Энд чинь нэг шугамдаж болдоггүй. Нэг жин дээр тавиад одоо жингийн хүнсэж болдоггүй. Багцаатаж болдоггүй. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бид нэ хэмжиж оролдог гэсэн үг л дээ. Нэг харамч хүн байх юм бол хэр харамч юунаас болоод харамчж जैन те. Бүр хорголоо тоолсон юм уу, нарийнда хатсан юм уу гэж гэдэг юм те. Ингээд хэмжих гэж оролдоно гэсэн. Яг үүнтэй юуник гэдэг бид нэр судалгаагаар хэмждэг л дээ. Үүнтэй адилхан бид нэр яг ад жаргалыг бас сүүлийн үед ингээд судалгаагаар хэмжих гэдэг л дээ. Ад жаргалын судалгаанууд тийм учраас ад жаргалтай байдлыг хэмжихийн тулд ад жаргалын судалгаанууд хийж байгаа юм. Тэгээд нэг дөрвөн зүйлэл биднэрт хэрэгтэй л гэдэг юм л та тийм. Саяны өмнөх зүйлсүүдийг бол бид нэр суур ойлголт болгоод ухаарад сэтгэлдээ шингээсний дараа бид нэр одоо нэг дөрвөн зүйлийг байх юм бол зүгээр л гэдэг юм л. Ер нь ад жаргалтай байхад бол нэг эрүүл мэнд мэдээч тийм үү. Тэгээд бол сэтгэл зовнилгүй байх мэдээч. Өөдрөг байх мэдээж тийм ээ. Тэгэл өдөр тутмын мэдрэмжүүд бас дурсамж. Тэгтэл өдөр тутмын мэдрэмж тэ өнөө дурсамж эрүүл мэнд одоо тэгээд юу гэдгийг өөдрөг байх эдгээр зүйлсүүд маань саяын миний өмнө яриад байгаа зүйлсүүдээс хэдэн зуун хувь хамааралтай байдаг гэсэн. Нийгмийн үнэлгээнд нийгмийн хэмжүүр тохируулж өөрийгөө тохируулаад байгаа хүн бол өдрөг байхгүй нахна шүү дээ.
Өөрөө өөрийгөө саа тавьчихдаг хүн бол өөдрөг байхгүй байх чинь. Ер нь өөдрөг байх гэдгийг хизээ нэгэн цаг надад нэг гоё юм болно гэж хүлээх нэр биш байхгүй юу? Надад одоо юу байна те? Түүндээ сэтгэл багталтай амьдрах л өөдрөг гэж хэлсэн шүү дээ. Түүнээс биш надад 5 жилийн дараа ийм гоё юм тохиолдно гэж хүлээж байгаа хамгийн гутарсан. Тохиолдохгүй шүү дээ. Бага зүйлстэй сэтгэл ханамжтай гэхээр бас арай өөр өдгөл та. Яг зүйлүүд тэгж яриад байдаг бас би ч одоо заримдаа дагаа тэгээ ярьсан байна. Сэтгэл ханамжтай гэдэг чинь өөрөө бас харьцан байна. Хідэн хувь ханамжтай байна. Тэ? Жохон ханамжтай юм уу? Гайгүй ханамжтай юм уу? Сэтгэл багталтай, сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй. Ингэж ярил арай өөр. Тэгэхээр өөдрөг байна гэдэг маань надад яг одоо байгаа зүйлтэй сэтгэл дүүрэн байх. За тэгэл сая би ярьлаа шүү дээ. Би ингээд сүүлчийн хүн болчоод ажил дээрээ л одоо арга буюу ингээл амьдрал, нийгмийн амьдралд ингээд шахуулаад хурдан хэмнэлд ороод энэ процесс маань удаан үргэлжлэх юм бол надад дурсамж үлдээхгүй л ахна л. Сайхан ажилласан да би гэл хүн өгдөггүй л ахна л тийм. Тийм үед тэдгээр зүйлсүүдийг амжуулаад тийм мэдрэмжүүдийг би авч ирсэн да. Сайхан байсан да. Айтайхан байсан да гэдэг энэ дурсамжтай л байх хүн жаргалтай гэсэн үг. За өдөр тутмын болов энэ сэтгэл зүйн байдал бол мэдрэмжүүд бол дахиад мэдээж би юмыг боддоор харж гин үү эсвэл хийсвэрлээд явж байгаа гэдгийг шалтгаална шүү дээ. Хяслантаа бодит байдлыг би хүлээж авч чадахгүй байна. Хүлээгээд сэтгэлээ амраачих л да. Тэгвэл өдөр тутмын бидний энэ мэдрэмжүүд арай дээшилдэг. За гих мэтчлэнгээр бол позитив сэтгэл судлал маань өөрөө цаашаа үргэлжлэл байна. Позитив ер нь бол бусад ялгуурт ч юм уу бодгоо сэтгэл судлал энэ төр бол дийлэнх тохиолдолд бол тийм ээ ганцаардан сэтгэл готрол янз бүрийн эмгэг айд түшүүр ойлгох гомдол одоо юу ч гэх ингээд энэ тал дээр түлхүү судалгаанууд хийдэг бол позитив сэтгэл судлал маань талархал, уучлал, баяр хөөр, тэмүүлэл, аж аргал тал руугаа түлхүү судалдаг. Энд эдгээр зүйлсээс би зөвхөн оршил швэн, оршил болгоод өнөөдрийн хичээлийг орж ийн. Хэрвээ сонирхолтой байх юм бол цааш нь ингээд та бүхэн өөрсдөө өргөжлүүлээ судлаад ч юм уу миний хичээл тамрагдаад надад холбогдоод ингээд явж болно. Өнөөдөртөө бол цаг бараг болох ч шиг байна те. Энэ үргээд өнөөдрийн 2 хэсгээс бүрдэж байна л да. Эхний хэсэг маань 30 минут, дараагийн 20 гаруй минут болж шиг байна. Үргээд жаахан завсарлага аваад та бүхэнд эргэцүүлэх бас эргэлзэх энэ боломжийг олгоё. Бодоол агаараа. Тэгээд эргээд хичээлийн доор заавал комент үлдээгээрээ ямар бодолтой байна? Өөрчлөгдөж болох юм шиг байна уу? Ажааргалтай байж болохоор юм шиг байна уу? Санал хүслээ заавал илгээрэй. Сүүлийн үед иймэрхүү одоо сургууль лекцуудыг нэлээд олноор хийх төлөвлөгөөтэй байгаа юм л. Тэгээд бусад нөгөө бас олон хуваарьт ажлууд байгаад байдаг болохоор түүнээсээ заримдаа гарч чадахгүй л байна. Заримдаа болохоор нөгөө аж аргалаа мэдэрмээр санагдаал. Сүүлчийн хүн болмооргүй санагдаад бас. Тэгээд завсар авчишаад байна. Ойлгож хүлээж аваарай. Хичээлд анхаарлаа хандуулсан сэтгэлийн мөнхлийн хамт олон та бүхэндээ маш их ялалаа. Удахгүй нэг ивент болох гэж байгаа 5 сарын 19-нд Сөүл хот Мьонмог дүүрэгт болно. Энэ ивентэд бол
хүрэлцэн эрхийг уриалж байна. Үүнтэй холбоотой мэдээлэл үзтгэлийн буцлага дээр ч юм уу арга мөн хуудсан дээр маш их явж байгаа да. Хамгийн сайхан бүхнийг хүсье, маш их баярлалаа. Гажааралтай байцгаая.